Та дүүрсэ болчихлоо. Тэгшээ амгаад. За багсаа. За та бүхэнд өнөөдөр юм хэрэглээ. За миний би харин том нэвтрүүлэгт орж явах үедээ хууль зүйн сайдын хуулийн талаар бодос одоо хандив нэрээр 500 мянган долларыг авсан. За тийм учраас би энэ асуудлыг одоо албатай тэмцэх газарт өгч шалгуулнаа гэж хэлсэн тийм ээ. Тэгээ өнөөдөр би бас үзэгчдтэй олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр албатай тэмцэх газарт нэрлээ. За албатай тэмцэх газарт ирж байгаа надад мөнгө зорилго байна. Тэр нь юу гэхээр яг л энэ асуудлаар та бүхэн маань асуулт асуугаасаа л гэж бодож энд ирж байгаа юм. Тэгэхгүй нөгөө бодиттой байдлыг бодит үнээс холбуулах гэдэг одоо нэг зүйл ярихлаар одоо илүү нэг тийм өөр агуулга руу хандуулах гэсэн ийм оролдлого бас их боллоо. Тийм учраас бодиттой зүйлээр бусад улс төрийн сэдвтэй холбоотой асуудал дээр ордонд оролцож хэдүүлээ ярилцъя. Зөвхөн энэ асуудалтай асуулт асуугаа гэж. За дээрээс намайг бас ярь дуусны дараа та бүхэн асуулт асуучвал үзэж байгаа хүмүүст илүү хялбар байх болов уу гэж бодож байна. За өнөөдөр би 894 хуудсан материалыг 4 бүлэгтээр бэлдэж албатай өгч байгаа. За нэгдүгээр бүлэг нь бол бодгийн автогтой холбоотой асуудал. За хоёр дахь нь бол нүүрсний сонсголттой холбоотой материалууд. За гурав дахь нь бол энэ хоёрын авилгалтай холбоотой асуудал. За энэ одоо холбогдох гэлч болон за зарим нотлох баримтуудыг одоо энэ тавлагдсан байж байгаа. За тэгээд дөрөвдүгээрт нь бол энэхүүтэй холбоотой бусад авилгалын асуудал гэсэн. Ийм одоо дөрвөн бүлэгээр хуваасан байгаа гэсэн. За тэгээд бүгдийг ярихлаар анхаарал хариуч очиж би зүгээр товч томлоод тодорхой зүйлүүдийг яриад ингээд материал өгчээ. Тэгээд мэдээж материал өгчөөд аваас нь хэвлэл мэдээл олон нийт анхаарлаа хандуулах нь зүйтэй болов гэж бодож байна. За би ч өөрөө бас анхаарал хандуулнаа гэдгийг хэлье. За нүүрсний хулгай, нүүрсний сонсгол гэдэг зүйл хизээ эхэлсэн бэ? За та бүхэн санаж байгаа 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын валютын нөөц 2.7 тэрбум болсон. За ингээд бид нар ханшаа алдсан. Тухайн үед эдийн засгийн хөгжлийн сайд Хүрлбаатар сайд болоод томилогдоод удаагүй байсан. За яагаад валютын нөөц багассан бэ гэдгийг бид нар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн засгийн газрын хуралдаан дээр 362 дугаар тогтоолыг одоо батж олон нийтэд мэдээлэл одоо хийх энэ агуулгад засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Та бүхэн нэг санаж байгаа гэж бодож байна. За шалтгаан юу гэхээр ерөөсөө Эрдэнэт 500-аас ачигдж байгаа нүүрсний дийлэнх нь ерөөсөө бодийн автог одоо гэрээтэй холбоотой ийм нүүрсийг гаргаад байна. Өөрөөр хэлбэл нүүрсээ урдчил зарцсан. Нүүрс зарагдаад экспорт гайлын мэдэн дээр байгаад байгаа мөртлөө ялид орж ирэхгүй байгаад байна. За энэ асуудал одоо юунд байна гэдэг ийм асуудал үүссэн. За ингээд Хүрлбаатар сайд маань бүлгүүдэд мэдээлэл хийсэн, олон нийтэд мэдээлэл хийсэн тийм ээ. За 5 толгой дээр онц байдал тогтоосон. Ингээд зөндөө асуудлууд болсон. За ингээд засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд Bud International Hotel компани төмөр зам барих одоо төсөл төртөг эхлээд 600 сая $8 байжгаад үе шаттай нэмэгдээд гүйцэтгэлийн дүн нь бол 1.3 тэрбум $. Төрсөн. 2 дахин нэмэгдсэн. За энэ шалтгаан за мөн үндэсний аюулгүй байдлын одоо зөвлөлөөр нууц гэрээ хийгээд за тэгээд тендер байхгүйгээр шууд гэрээ хийсэн энэ автог гэрээтэй холбоотой үнийн ийм асуудлыг одоо төр хороо байгуулав. Яг л бид нар өмнө хөгжлийн банкн дээр төр хороо байгуулад нэлээд амжилтанд хүрсэн. Тийм мэдээлэл эргэж төлөвлөдөд. За энэ ерөн зөв арга юм байна гэж үзсэн. За ингээд улсын их хурлын гишүүн Гамболд төр хороо байгуулад ахалсан. За ингээд Гамболд маань сүүлрүүгээ зүхтаад олдгоо байсан. Манай Содбаатар Гамболд гэдэг нөхдүүд нүүрсний объекттэй буюу бодиттой холбоотой асуудлыг өөр зүйл одоо анхаарлыг нь хандуулах ийм одоо орлогууд улаан цагаан хийж эхэлсэн. За ингээд миний би Б2-ыг одоо
энэ төрөөр ахлах зүйтэй гэж утсан. Надад хоёр үндслэл байсан бэ хөрийг дэмжих. За нэгдүгээр хөгжлийн банкны одоо сонсголыг их сайн зохион байгуулсан. За дээрээс нь мань хүн өөрөө одоо бас энэ шудраг ясны тэмцэл тоо нэмэр болёо. Сэлэм жад баймаар байна. Хил бамбаа баймаар байна гэдэг юм одоо байр суурь олон удаа илэрхийлж ирсэн надад. Тэгээ миний хувьд өмнөд нь итгээд за энэ одоо асуудлыг чиний хувьд ахлах зүйтэй байна. За гол нь энэ бодтой холбоотой асуудлуудыг чи гаргаж ирж тавьж би өөрөлдөл энэний цаана авилгалын асуудал байна уу гэдгийг илчилж чадах гэсэн. Мөн чадна гэсэн. За ингээд улсын хурлын 63 дугаар бодлогцсан. Тэгээд үүсний сонсгол явж ирсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. 9 өдрийн турш үргэлжилсэн. За харамслан ажиглал байсан. Өдөртөө хоолой шахаал сүртэй зүйл яриад байгаа мөртлөө өнөөдрийн энэ одоо баримттай холбоотой нэгч зүйлийг ярихгүйгээр за олон өөр зүйлүүд одоо ярьж байгаад ингээд бодгийн автокийн гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг улсын хурлын тогтоолд огт оруулахгүйгээр дуртахгүйгээр тэрч бүр валютын нөөцтэй холбоотой засгийн газрын тогтоолыг ишлэхгүйгээр бас энэ одоо та бүхэн гэнтэй нэлээж байгаа. Энэ л түүнхээр ихэнх зэрэгсээ сонсголын дунд маш их хэмжээнд өөрчлөгдсөн баталж байна. За энэ улс төрийн шалтгаанд байв. За аль эсвэл хувийн ашиг сонирхол байв гэдгийг би энэхээр тодруулж чадахгүй. За тэгэхээр би энэхээр надад бол улс төрийн шалгалт байгаагүй. Гэхдээ би дээд төрөө бодож байна. Ерхий сайдаа уучлаарай гэж хэлээд манай өрөөнд гарсан. За тэр цагаас хойш энэхээр өдрийн дунд бол бас үл ойлголцоод үүссэн. Яг л үнээр итгэхээр байсан. За ингээд дахиж би хөөдөө одоо үеийн сайдаар сонгуулийн ард бол аваагүй. Энийг л та бүхэн мэдж байгаа. За ингээд бас хүн сайд байхаар энэ дуурдаг, сайд биш болохоор дуурдаг хүмүүсийн нэг байна. За ингээд өнөөдөр бас улс төрийн үйл явц томилгоо цаг хугацаагаар учир тайлагдж байна. Улсын хурлын гишүүн BNG Body International хөлтөд компани захирал Баясгалан бас хоёр хүний хамт болцоод дөрвөлөө 500 мянган ам долларыг нэг удаа. За дээрээс нь 800 мянган ам долларыг дахин нэг удаа буюу 1.3 ам долларыг бэлгээр авсан. Энэ асуудлуудыг надад одоо бэрчүүд за холбогдох бас баримттай хэлсэн. За энэ асуудлыг би гэрчүүдийн одоо нэр болон мэдээлэлтэй нэг projektтэй тэмцэх гадуур ингэж болж байна. За дээрээс нь энэ хоёр бод групптэй буюу боломжтой өмнө ч маш их тийм холбоотой байсан байна гэдэг ийм утга баримтууд гарч ирсэн. За энийг л би тухайн үед бас мэдэхгүй байсан. За энэ бол Дэмбэрэл дэрэнгийн мөнх эрдэнэ засгийн газрын хил газрын тэргүүн дэд даргаар томилогдсон өдрөөс одоо миний хувьд ажиллаж гисэн. За очоод мань хүн олон банкнд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан мөнх эрдэнэ хувьд. За Ламсрынгийн Алтан баяртай хамтарч за Солонг мөнх партнер хөлтөд компани болон Legal Link CBA хөлтөд компаниуд дамжуулан 5 төмөр зам буюу Body International-ийн энэ одоо 1.3 тэрбум ам долларын хуулийн гэрээний хуулийн ахлах зөвлөхөөр мөнх ажиллах. Мөнх эрдэнэ. За ингээд 5 төмөр зам хөлтөд компани Body International Group-ээс нийт үнийн дүнгээр 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээнээр авсан. Одоо дэд сайд мөнх эрдэнэ би яриад шүү дээ тийм ээ. Дэд сайд. За ингээд мөнх эрдэнэний хамгийн одоо ойрын найз нь тийхээр за энэ л томлоогоор ингээд нотлогдож байгаа. Тэрүүнд зандан шатарт би их хоёр тийм ээ одоо мөнх эрдэнэийг томлуулсан. За дараа нь хуульцуудыг одоо дэд сайдын албан тушаал гарангууд авсан. За би улсын газрын хил гадар бас удаан ажилласан. Та бүхэн мэддэг одоо хил гадар ерхий сайдын одоо хугацааг тооцоод бас мэддэг хугацаа. Тийм учраас миний бас мэдээллүүдийг авчихсан. Мөнх эрдэнэ нөхөр очсон цагаас эхлээд ерөнхийдөө энэ бодтой холбоотой гэрнүүдийг устгах. За эрдэнэс таамаглалтай холбоотой цахим мэдээллийн санд өөрчлөлт оруулах, өөрийнхөө мантаас бодтой холбоотой ажиллаж байсан хэсгийг хасах. За мөн энэ Солон буюу мөнх партнерс гэдэг өөрийнхөө сэтэ сургуулийн 104 тоотод байгаа одоо спот дүүрдэг байдаг. Энэ бүх хувьцаа эзэмшлээсээ татгалцсан. За энэ л ингээд дэд сайд бас одоо тэрүүн дэд басныхан дараа бас гэж бодлоо. Та бүхэн нөхлөд харчин байдаг. Нэг бүрэлэл өөрөө энэ бодтой холбоотой байгаа бүх нотлох баримтуудыг устгасан л сүүл дэд сайд болоод тухайн үеийн буюу 2019-2021 оны замын цагтад байгаа камерын мэдээллүүдийг одоо устгах оролдлогыг хийж байгаа энэ мэдээллийг авч. Тийм учраас энэ нөхрийг яалтаа одоо төлөвлөсөөлж шалахгүй энэ нотлох баримтуудыг одоо устгах юм зөвлөгөөг өөрийнхөө одоо өнөөдөр байгаа албан тушаалыг
уруулан ашиглаж хийж байна гэх. За ингээд Red International хувьцат компани автод гэрээд хэлсэн 600 сая $1 байж 1.3 тэрбум $1 болон нэмэгдсэн. За ингээд анхны гэрээд оруулаад анхны гэрээд болохоор одоо тавталгаа төмөр замын тууцын дарга мэрэгэн гэж хүний шийдвэр одоо энэ анхны 110 сая $1 шилжиж байгаа. 110 сая $1 Эрдэнэс одоо Эрдэнэс Монголоос тавталгаа төмөр зам руу тавталгаа төмөр замаас Red International руу шилжиж байгаа. За би дансныг бодлоо хэлье. 8145100943 гэдэг тавталгаа төмөр замын голомт банкнд байрших данснаас Red International хувьцат компани голомт банкнд байрших 81541035 за сүүлийн данс бол устгагдсан. Тэгэхээр бол одоо зөвхөн мэдээлүүд дээр л ингэ үлдсэн байж байгаа. Энэ данс руу хийгээд ингээд валют арилжаа гэдэг нэртэй энэ хөлийг хийгдсэн. За энэ хөлийг оройд нь бэлгээр гаргаж аваад хуваагаад за зарим мөнгийг нь хүүхдийн парк дээр за зарим мөнгийг олон нийтийн савнд за би бизнесийн нэг үнд нь халахгүй гэдэг агуулгаар бас нэрийг хэлээд байна уу. За мөн зочд буудлуудад за мөн төрийн хамгаалалттай төрийн тусгай хамгаалалттай объектуудад энэхүү одоо гэрээ байгуулахад оролцсон улс төрчдөд энэ 110 сая $1 хувааж таасчихсан. За энийг тууцын дарга мэрэгэн эдгийн дээр мэдж байгаа. За энэс цааш манд сэтгэлзэн даамтанд орсон. За энэ агуулгуудаараа бас одоо надтай уулзах юм хүсэлтүүд тухайн үед бас зөндөө бас тавьж ирсэн. Тэгэхээр мэрэгний хувьд бол одоо бас өмнө хэлэх цаг болсон. Яг л энэ өөрийн чинь гарын хэсэгтэй ийм одоо гүйлгээ байж байгаа. За энэ бас одоо ажилтны тэмцэх газар анхаарал авах нь болов уу гэж бодож байна. За гэхдээ энэ 110 сая $1 тогтоогүй гэж үзэж байгаа. За би түрүү дурдсан. За энэс аюул сайхан мөчөөд сая $1 авсан гэж би хэлсэн тийм. За энийг бол би ингээд өнөөдөр бас энэ нотлох байгууллагын хамт аюул сайхан өгч байгаа. За дээрээс нь удахгүй гав уяг гарч ирж одоо бас нэг тийм юм дөрөв мэдлэг хийх. Бид нар баг тоглоод орсон юм. Ягаад гэвэл хамгийн гол мэдээлэлтэй удаан зорилго бодсон байгаа юм шүү дээ. Тэгээд энэчнээс л мэдээгүй хэмжээний одоо сая $1 тооцогдох хэмжээний юм гүйцэтгэл хийгдэжээ гэж. За ингээд энэ схем нь үргэлжилж голомтын одоо энэхүү автыг нүүрс гасан тоон тутмаас тодорхой одоо нэмийн дүн тохирч яг энэ схемээр одоо сүүлд ингэж үргэлжлүүлсэн байна. За энэ бол одоо 80-100 сая $1 одоо гасан баг магадaltaй. За тэр шалгалт нь явж гаад тийм ээ одоо валютын нөөцөнд нөлөөлөх хүртэл хэмжээнд зөвхөн бодийн нөөцийг гаргах бусад нөөцийг хоёрдугаар тавьдаг ийм шалгалт болж байна. Энийг нэлээд өргөн балуудтайгаар ажилтны тэмцэх газар одоо шударгаар шалгана гэдэгт бол итгэлтэй байгаа. За ингээд энэ хоёр зүйлээр энэ асуудал нь ингээд үр дүнтэй болоод мөнхөдөнтэй хамт одоо томоохон компаниуд дээр бол өөрөлд хуулийг нэмэлт хийж сенсацаар дарж сенсац гаргаж тэгээд орд нь хахуул авдаг юм одоо үндсэндээ найз нөхдөд одоо энэ хуульчдын юм одоо бүлэглэл нэгэн юм зүйл байгуулсан. За тэрнийх нь нөх үед нь за энэ отхон баяр гэж нөхөр байгаа. За мөн Ороно майнингтэй хийх хэлцээрд ч одоо энэ хуульчдууд авалцсан байна. 300 орчим сая төгрөгийн одоо гэрээ хийсэн. Одоо та бүхэн судлаад үзээрэй би материалуудыг асуусан байж байгаа. За энэ л юу гэхээр Оронотой холбоотой асуудал хэрвээ энэ компаниг одоо дэмжихгүй акт юм яа. Энэ онлайн акт. За энэ зүйлийг бол одоо Америкийн улс төрчдөд хэлсэн байгаа. Тэр хүмүүс гэрчийн мэдээлэл өгнө гэдэг хэлтэй байна. За дээрээс нь их өөрийн хувьд тусгай хилтэй хорооны даргын ажиллагааг давхар хийгээд угнаад хууль төслүүдийн сайд тэгээд бүх одоо хууль хяналтын байгууллагуудын дотоод төсөв буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дотоод нууцтай холбоотой төсвийг мэддэг дэд хорог давхар хариуцаад яваад авах бол уг нь хуулиар хориотой. Гэхдээ энэ хоёрт бол хууль гэж одоо байхгүй бас зөвхөн артал гэдэг зүйл байна. Тийм учраас хуучин нисдэг тэрэг буюу одоо би бас мэдээлэлтэй өмнө пост би хийсэн тав ажилласан баг. Ардгийн болд гэж нөхрөөс одоо энэ олон мэдээлэлтэй холбоотой лоббиний төлөөс гэж үзэх юм уу? Ардгийн болд гэж одоо нөхөртэй холбоотой
хуучин нисдэг тэргийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараах одоо бям жаргал тэргүүтэй нөхдүүдтэй Б2 тохиролцож шинээр баримт бүрдүүлээд худалдаж авсан. За энийг та бүхэн ингээд хөөгд үтчүүл аяндаа орж ирэн тийм ээ хэдэн онд гайлд орж ирсэн байна. Шин байх нь үгүй юу? Ямар үнэтэй байв? За би дундаас нь хэдэн төгрөг унгаа гэдэг. За энэ бас их ноцтой асуудал. За дээрээс нь цагдаагийн албан хаагчдын цалингийн үлдэгдлийг мөн хүн нэмжүү гэдэг төрөөр шилжүүлсэн. За нэмжүү маань одоо уяач манай Содотор гаргийн хамгийн ойрын найз тийм ээ. За ингээд 5 орчим тэрбум төгрөгийг аваад за ингээд одоо энэ тараалт бас хийгдсэн юм одоо баримт би энийг би одоо хасгаж байгаа. За ингээд автомашин орон сууц. За орон сууц энэ нүүрсний мөнгө хайцсан бай гэдэг одоо өөрөлд явж байна. Чин 100 орчим сая доллар 200 сая доллар гэдэг бол маш их хэмжээний мөнгө. За энэ их мөнгө бол юу вэ гэхээр орон сууц тагсан байна. Тэгээд энэ бол одоо артистын аманд байна. Тэгээд энэ артистын аманд баригдаж байгаа одоо манай мэдээ бүхий одоо улс төрчдийн эзэмшиж байгаа энэ хувь эзэмшил донд бас бэнийгээр байна. Яг мэдээж нэрээрээ байхгүй тийм ээ нэрээрээ байхгүй. Гэхдээ одоо энэ асуудал за мөн одоо Land Cruiser 300 маркийн автомашиныг одоо энэ асуудлуудаас одоо авч хүний орлогын мэдүүлэндээ тусахгүй одоо хүртэл манай явж байгаа энэ асуудал байна. За тэр асуудал дээр одоо ялангуяа энэ орон сууцтай холбоотой асуудал буюу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ нисдэг тэрэг болон энэ нэмжтэй холбоотой асуудлыг араас бол одоо тэр юу гарч ирнэ Land Cruiser машин гарч ирнэ. За энэ бол ингэж үлдэхгүй. Үүний асуудлыг хийхээр өнөөдөр миний би эрүүгийн хуулийн 22 дугаар зүйл заасан эхний албан тушаалаа уурлан ашиглах 22-ын 4-р зүйл заасан нийтийн албан тушаалтан хахуул авах гэмт хэргийн шинжтэй үйлдэлийг шалгуулахаар улсын их хурлын гишүүн Лусан намсрын оюун эрдэмтний би энэхүү гомдлыг гаргаж холбогдох баримтуудын хамт албан тушаалыг төлөвлөж өгч байна. За үүнтэй холбоотой асуултанд хариулъя. Акц хийхдээ дэмий би улс төрийн олон акцийг мэдсэн янз бүрийн нөхдүүд бүгдээрээ би нэг тань. Тэгэхээр яг энэтэй холбоотой 3-4 асуултанд хариулт аваад би орё. За баярлалаа. Би хоёрыг авсан юм тогтоос хөдөлгөөр нотлох баримт байгаа юу? За байгаа яг тэгвэл 4 хүн байсан 2 хүн гэрчилж байгаа аль аль гэрчүүдтэй би холбогдсон. За миний хувьд бас гэрчийн хэлбэр өгнө. Шатлалтай бас бичлэгүүд байгаа. За тэр бичлэгүүдийг арилгаатай тэмцэх газар гэрчүүдтэй одоо бас холбоо тогтоож 900% одоо ямар байцаалт авах вэ гэдгийг одоо холбогдсны дараа тэр бичлэг гарах боломжтой 2 цагийн одоо бүтэмжлэг байна. Ачаалал 20 сая долларын юм зарцуулсан байна. Ричард Дайги зарцуулсан 3 орчим. За энэ зүйл одоо за тохиол хэлэхэд оюутлогтой холбоотой асуудал дээр зунжгаа шалгалаа. Нэг ч нотлох баримт байхгүй. За дахиад хэлэхэд энэ сэдвийг одоо бодос бити холбоол. Би энэ талаар ордонд уулзаад тайлбарлая. Тийм учраас бодтой холбоотой асуудал дээр фокуслаа. Тийм учраас би өнөөдөр ордноос гадна ирчээд байж байна. Энэ баримтуудыг өмнө яагаад хэлсэн? Өмнө хавх ажилласан би бодтой холбоотой асуудал байна. Хавх ажиллав. Монгол энэ асуудлыг одоо нууцаас гаргах нь зүйтэй гэдэг акцийг хүртэл хийжсэн шүү дээ. Бодтой холбоотой энэ асуудлаас болж өгнө. Олон улс төрчлөгийг бас таадын хурцтанд орсон шүү дээ. Үндэсний жагсаалтаар хүртэл энэ асуудлыг бас одоо шаардж ирсэн. Зааварлын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн одоо тэр зөвлөмж буюу 0505 зөвлөмжийг их гаргаагүй. За дээрээс нь тухайн үед яг энэ одоо бансаар 110 сая доллар орсон. За Б2 500-800 мянгаар бодос мөнгө авсан гэдгийг өнөөдөр мэдээгүй. Энэгээд улс төрийн үйл явдал чинь бас ингээд томилгоо өрнө гэдэг олон зүйлээр бас тайлбард юм. Нэг талаас их талархалтай байгаа. Яг тэгвэл өөрөө очих тайлбарлаж байгаа томилгоо. Жишээлбэл мөнгө хөрдөн гэж залуу тэрүүн дээр дарагдаад томдогдох хүртэл би таньдаг байсан. Нэг залуучууд явж л байдаг гэсэн юм байна тэмдгүүгээ. Гэтэл энэ мөнгө хөрдөн гэж залуу одоо манай зам дээр яамны тухайн гэрээ гэсэн хамгийн их дарамтлж байсан. Таамаглаг компанид бүр очиж сахиад суугаад энэ бүх зүйлүүдийг одоо хамгийн их зохион байгуулсан гол гардын зохион байгуулагчид өөрөө манай Б2 хамгийн дотны хамтран бүтэц байсныг би одоо л энэ холбоотой хүмүүсээр нотлож байна. Тийм учраас одоо өөрөө их гөлөг төрүүлнэ гэж ярьдаг. Мань хүн бол гөлөг төрүүлж буюу хууль манлайлал хийх гамаар өөртөө одоо давуу байдал олж авдаг юм арга барилгын төлөвтэй улс төрч байна гэж миний хувьд бол дүгнж байгаа. За тэгээд тухайн тулгуур нь зүг үзэгдэнэ. За их баярлалаа.